Сайн байцгаана хүндэт үзэгчтэй. Алтан язгуур нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт бид нар Ховд нутгийн авьяаслаг залуучуудыг өөрсдийнхөө их өв боломжлолыг гардуулж байгаа Ахмадын төлөөлөгчтэй өрн оролцуулж байна. За, Баттулга гэж цагдаагийн ажилтан байсан энэ хүн маань Ховд нутгийн загчин ясны хүн. Тэгтээ одоо нэлээд олон жилийн өмнө бид хоёр танилцсан. Тэрний хүүхдээ зэрэг загчин уртын дууны наадам гэж загчин хэдэн сумд нийлж манхан сумдаар байхаа. Тэгэхээр ямар учиртай загчин уртын дууны наадамыг одоо өөрөө эхэлж санаачилж ингэж хийсэн юм бэ. Одоо хэд яваад байна. Загчин ардын уртын дууны наадмыг би 4 удаа хийсэн. Тий. Анх 1998 онд аавга 97 онд өөд болчихор зэрэг одоо аавга амьтан дээр загчин ардын уртын дууны өв сангаас ожигтой судалж авч чадаагүй дэ харамсаад тэгээ 98 онд загчин ардын уртын дууны наадмыг өөрийнхөө үндсэн багтаар хийсэн. Сумдаа гэжэл 2003 онд манхан сумд эмэгтэйчүүд тэр одоо эмэгтэй уртын дуустын нэрийн бас дагнаж хийсэн юм. Дагнаж хийсэн. Тий. Дараа нь 2005 онд Мөс сумд загчин ардын уртын дуу дуулаач эрэгтэй насан туршдаа өсвөр үеийнхний дунд тийм болсон. За эннийхээ дараагаар танаа юутай энэ хамтарч загчин ардын уртын дууны нэвтрүүлэг телевизээр 2006 онд 5 онд зохион байгуулсан тийм 12 сар та мэдж байна. Хэсэг одоо уран сайханчдыг авчирч гэс ийм учиртай. Одоо аав чинь уртын дуучин хүн байсан уу? Уртын дуу дуулдаг хүн байсан. Би тэгээд загчин ардын уртын дууны судалгаа явуулаад загчин 5 сумд тэр судалгаагаар зэрэг сум хамгийн олон дуу мэддэг дуулдаг байжээ гэсэн ийм юуг одоо гаргасан юм байна. Тэгж гаргахдаа үндсэндээ эцгийнхээ мэддэг дуу эцгийн болоод манай аавын үеийн тэнгийнхний мэддэг дуундаар тулгуурлаж тэр судалгаа гаргаж ном гаргасан даа. За, ойрд одоо нутагтаа явж гэнэ үү? Загчин түмэн маань одоо уртын дуугаа хэр зэрэг дуулж байна? Найр хөрөндөө дуулж байна уу? Залуучууд дуулж байна уу? Нэг хэсэг үе бодвол одоо залуучууд дуулдаг нэг сэргсэн тийм шинжтэй байсан. Одоо би ойрын үед явж чадсангүй нэгдүгээрт ажил төрлийн нөхцөл байдал, хоёрдугаарт эдийн засгийн бололцоогоос бас нэг жоохон шалтгаалж байгаа. Алтай сумын энэ норлохоогоо тий ярьж ирсэн шүү. Одоо манай залуучууд ерөөсөө найр хорим болохтой зэрэг эхлээл одоо уртын дуугаа англи болчихдог болсон. Залуу хөгшингүүд дуулдаг. Ялангуяа залуучууд бол ер нь дуулах их дуртай байна гэж тийм. Үнэн баг. Тэгж яригчээ. Тийм, танай зэргийнхэн бол одоо найр наадмын ихэнд ямар дуу дуулдаг юм бэ? За, манай зэргийнхэн найр наадмын ихэнд жаргалт хэр гэдэг дуугаар эхэлдэг л дээ. Жаргалт хэр ер нь загчингууд жаргалт хэр дийлэн. Манхан занханд болохоор зэрэг бас өөр дуугаар эхэлдэг тухай бас тийм нэр ус хэлж идэг. Таны зохион байгуулсан энэ залуучууд байна. Дандаа Ховд нутгийн Ховдын өнөөдрийн Ховд бол хөрөлж ирсэн Ховдын 14 сумын тэгэхээр оюутнууд ирсэн гэв. Олон ястан өнөөдрийн нутаг Ховд нутгаас Улаанбаатар хотод одын ихтэй сургууль суралцж байгаа энэ оюутан залуучууд охид хөвгүүд ардынхаа язгуур урлагийн ариун сангаас одоо сураад судлаад тэгээд олон түмэнд сурч байгаад би талархж байгаа. Тэгээд энэ Ховдын 17 сумаас 14-өөс нь одоо энэ оюутан залуучуудын дунд зохицсон урлагийн юунд оролцож одоо тэрнийхээ дээжээс та бүгд бас танилцуулах юм байна. За энэ чирний бол цаашдаа бол тэр зэрэг одоо ажиллаж хэр зэрэг уламжилж хөгжих ёстой гэж бодож байна. Өнгөрсөн оны 12 сарын 10-ны өдөр Өвлөгт Завьяас нэртэй урлагийн их наадмыг Ховдынхаа 17 сумаас 14 сумын оюутан залуучуудынхаа дунд зохион байгуулсан. Энэ наадмын маань зорилго нь болохоор Баруун Монгол ардын язгуур урлаг өв соёлыг хойч үед түгээн дэлгэрүүлэх, сурталчлах ийм зорилгыг хүртэл одоо бид нэр энэхүү наадмыг хийсэн байгаа. Тэгээд ер нь оюутнуудын маань оролцоо маш өндөр байсан. Тэгээд сумуудаас бас сумын засаг даргын тамгын газрууд нь хувцас сунраа бас явуулаад дэмжсэн. Тэгээд дээрээс нөгөө Улаанбаатар хотод байдаг сумуудын нутгийн зөвлөл гэж байдаг шүү дээ. Тэндээс нь бас нэг
бооцоотой болсон учраас 200 мянган төгрөгийн бооцоогийн шийдэж өгөөд шагналын сан нэг 5 сая төгрөгийн шагналын сантаа урлагийн их наадам болсон юм байгаа юм. Тэгээд та нар хожим дараа үеийнхэндээ дамжуулах ёстой. Ийм үргийг л одоо хавд нутгийн хүний хувьд ч манай залуу инкний төлөөллийн хувьд ч та нар гүйцэтгэх ёстой байх л гэж би ингэж хувьдаа бодох юм. Гэхдээ зэрэг авьяаслаг хүүхдүүд одоо олон байна уу? Ямар одоо төрөл зүйлээр одоо танай оюутнуудыг тоглож нааддаг юм. За авьяаслаг хүмүүс зөндөө байна уу? Зөндөө байна. Одоо загчны бие биелгээ байна. Тэгээд дууд сумын одоо цуур, туйл одоо урийн хаан гэсэн үг шүү дээ. Урийн хаан туйл. Тэгээд одоо торгуудын бас бие биелгээ. Тэгээд уртын дуу одоо ястан болгоны онцлогийг харуулсан бас нэг дуунууд байдаг шүү дээ одоо. Тэгээд энэ уртын дуу дотор бол олон ястнууд маань бол бас өөр шүү дээ. Төв алхын дуу, зүүн талынхны одоо дуу нэг өөр, тал нутгийнхных бүр өөр урагшаагаа. Энэ уулынхан бол бас өөр байдаг. Зарим манай олон ястнуудаас зарим нь бол бараг уртын дуу гэж хэлэхэд энэ хавар шүү дээ. Энэ хадлаар одоо энэ уул тайгаар нутгалдаг зарим юмнууд яг тэгвэл тэнд бас байгаламж бас нөлөөлж байгаа юм шүү гарцаа байхгүй. За манай баруун талын олон ясны дуунууд ч гэсэн бас энэ төв алхын дуунууд, зүүн жигийн дуунуудаас одоо бас яхан зарим зүйлээр нэлээд ялгаатай, нэлээд огцом хурдан аятай, нэлээд одоо огцом таслаад гэнт одоо дэшээ цоолж гараад ингээд явдаг. Тэр ийм санин юмнууд бэлдээ. За тэгээд одоо нэг уртын дууга сонсгоё да. За одоо алтцгүй танай энэ одоо хамтлаг болж явж байгаа энэ авьяас бэлэгт оюутнуудаас маань бол их эртний нэн эртний одоо ардын урлагийн зүйлүүдээс өвлж авч одоо эзэмшиж байгаа юм байна. Чин тулга гэд дууцсан залуу байгаа одоо Авир Мэдгаан нутгийн залуу шүү дээ. Цуур хөгжим тэгээд туйл Баатарлагын туйл бол манай үгэн урлаг аялгууд болж хөгжсөн нэн эртний агуу их тийм бүтээл юм л да. Тэгээд тэр амаар одоо 10 мянган мөрсөлөгтэй, 20 мянган мөрсөлөгтэй, 30 мянган мөрсөлөгтэй эсвэл одоо олон мөчлөгтэй одоо ийм Баатарлагын туйлуудыг манай уран гайчууд одоо хүртэл
авч үлдсэн. За нөгөө малчныхаа хотонд өвлийн шин хэдэн шин дараалан дуулын хайлтдаг байсан тэр уламжил маань хэдийгээр одоо бүдгэрч баларсан ч гэсэн энэний олон мөрийг энэний одоо үлдэгдлийг аваад явж байгаа. Ялангуяа манай энэтрийг энд төвлөцөөс оюутан залуучууд энэс бас авч үлдэж байгаа нь бол маш сайшаалтай хэрэг. Энийг одоо ингэж ямар нэгэн хэмжээгээр л хадгалж үлдэхээс өөр зам бол бидэнд байхгүй болсон. Соёл иргэншлийн энэ их хүрдэн нугад бол ардын урлаг гэдэг юм байна. Бас ямар нэгэн хэмжээгээр одоо гიშгэгдэж байдаг. Тэрнээс аварч үлдэх. Нөгөө амтныг удам тасарсан амтныг дахиад сэргээгээд удамшуулдаг шиг л одоо ардынхаа урлагийг тэгж авч үлдэх хэрэгтэй юм да. За би Ховд аймгийн дуудсан яриад Баруун Монголын алдардуулж авир мэд дугаан ачхүү болох дорж боломын чин тулга гэж байна. Би одоо өөрөө соёл урлагийн их сургуулийн соёл судлаачийн багшийн ангид 4-р курс суралцдаг. За би өнөөдөр Наранхүү хаан туйлын эхлэл хэсгээс нь хайл сонирхоллоо. Одоо туйлыг зүгээр ингийн ярьж байгаагаар хэлдэггүй, өөрийн тийм хөөмийгөр шахаж хайлах гэж ярьдаг манай нутагт. Тэгж хайлж хэлдэг юм аа. За Ховд нутгийн олон ястнууд уртын дуунаас гадна ардын одоо богино дуунууд тэр дунд бол уянгийн дуу, их орон, их газар нутаг, ээж аав, морь хөлөг морой магтсан ийм дуунууд оч байдаг. Тэрнээс гадна шог хошин дуунууд, арилцай дуунууд тийм ээ. Маш илбэг шүү дээ. Түүхэн буюу домогт дуунууд бас нэлээд хэд байдаг санагдаж байна. За эдний дундаас одоо хоёр нутгийн эрх гэж Нанзад гэдэг үг нь олон жилийн өмнө хараа мотай үг нь бас манай нэвтрүүлэгт оролцож энэ дууны түүх домгийг ярьж өгч байж билээ. Тэгэхээр залуу үеийнхэн тэдний залгам жалаа болсон авьяас бэлэгтэн залуучууд маань одоо энийг хэрхэн өвлж авсныг одоо зөмөрөө сонсоцгоё.
За загчин нутаг тэр дундаа танай зэргийнхэн одоо ер нь энэ ардын урлагийн юу ямар төрлүүд нь одоо байдаг юм бэ? Танайхан ч дуучин ч улс бүжигчин ч улс баг. Загчин ардын одоо урлагч гол занхлах байрыг уртын дуу биелгээ их л гурвал одоо байна да. Тэрнээс эхлийг бол дуутайгаа харшихаасаа биелгээтэйгээ харшиж хэрэг ихний өргөн дэлгэр ийм байсан. За эхлээр ер нь одоо туйл хайлдаг загчин туйлчид бол одоо байсан биз? Хуучин байсан одоо сүүлийн хэрэгдээ үндсэндээ бараг тасах. Одоо инк болсон тэр маасны инк болсон бол загчинд одоо бас цаахан үе дамжсан урлагийн одоо тийм хүн да. Уртын дууныхын төрөл бол илүү давмга. Ягаад гэвэл жоохон төлхүүхэн хөгжүүлэхэд сүүл хэрэг их сайн тодорхой үр гүйцсэн хүн бол самбуу ноён. Тий. Ягаад гэвэл ноён байсан. Сүүл хамгийн сүүлч 11 дэх ноён. Тэр хүн бол одоо загчин ардын дууны тэмцээн зохиодог хэд удаа зохиосон тийм. Тийм. За энд та сая инк болсон гэдээ ярьлаа. Нэг удаагийн уртын дууны тэмцээнд одоо инк болсон гэж тэнэчин хүмүүлж гэж төрүүлжсэн. Имэйлтэй мороо шагнуулжсэн баг. За имэйлтэй мороор шагнуулж. Имэйлтэй мороор шагнуулж. Дээр нь дээлийн торго морог ингэж нэмж Одоо авчихсан. мөнгө зөнгөж байдаг юм уу нэг өргөмжил гэдэг нэг юм өгчснээс бараг. Тэр чи одоо хүнтэй тухайн хүнтэй бол хүнтэй шагнуулж Монгол юм тийм ээ. Гэтэл нэг удаагийн тийм ноёны хоньны харгалтын ажлаар нэг дууны тэмцээн зохиосон төмөө элзигийн ихнэр жаргал төрүүлжсэн баг. За тэгээд энэ уртын дуу дуулдаг энэ уран сайхны энэ явд явдаг хүмүүс дотор одоо юу яадаг хүн бас байна. Үе дамжсан уртын дуучид биелгээчд тийм хүмүүс байна. Тухайлх юм бол одоо ганган аюуш гэдэг хүний Батбаачрын аюуш гэдэг хүний их сайхан уртын дуу дуулдаг хүн байсан. Гэтэл тэрний дүү биж баж гэж хүн бол маш сайхан их л татдаг хүн. Тэрнийг одоо их л татаад тэнд сууж харахгүй, үзэхгүй, сонсохгүй хүн байгаагүй гэж байна. Ийм ахтай их татлагууд одоо их байна. Тэр учраас тэр бол одоо онцгойгоо татдаг. Их сайхан домогтой. Үнэхээр онцгойгоо татдаг хүн байсан. Одоо тийм их элчин хүн манайд очихдоо байхгүй байна гэж настангууд ярьдаг гэсэн. Тэр үнэхээр урлагтай яадаг байсан гэж ингэж ярих юм байл. Өөр танай нутагт чинь одоо ялангуяа загчин даргууд яснууд донд бол одоо богиндуу нэлийн олон хэлбэрээр түгээмэл олон хэлбэрээр хашин шагоо тэрнээс одоо зарим нь харилцаа дуугаар юугаар одоо ингээд
ердийн одоо анзаарсан дуугаар тийм ээ. Ингээд янз янзын төрөл байна. Ухаан одоо хашин дуу гэхэд бол хэн болов маань л гэж одоо дуу байна. Одоо хасар басар хоёр харшиж цуцаад байна. Халах цагч хоёрын хэн болов маань гэж одоо шөн ирж байгаа хүнийг ухаан тэр айлд охин дэрж байгаа хүнийг тэгж сонирхсон жишээтэй. Тоорон цагаан хэлс байна. Тэр ч одоо дуулаад дуулаад биелгээ тоорон цагаан хэлс гэдэг одоо Улаанбаатар Тэмээ гэж байна. Харилцаа дуу. Тийм. Шаран банзаа гэдэг хүн Шагдрын оныгор гэж хоёр хүн харилцуулж одоо аймагт дээгэр байрлаж байсан. Ийм олон улсын тэргүүний орон сайхан. Улсын тэргүүний орон сайханч хялбар. Ингэж хандруулсан ийм учиртай да. Ховд нутагч одоо энэ олон ястантай тэрнийхээ хэрэгч тэрүү одоо манай ардын урлаг ялангуяа зуур урлагийн одоо маш их өв сантай бие тус урлагийн тэгээд энэ залуучууд маань ямар сэтгэлдлээр ямар хүсэл мөрөөдлөөр одоо энд орж идэг юм да оюутан залуучууд. Таны асуултанд хариулахад нэг хоёр үндсийн шаардлага тавьчих. Нэгдүгээр оюутан залуучуудын дунд зохиож байгаа энэ урлагийн юг жил өгд хийж гэсэн нэг юм шаардлага тавьчих. Нөгөө талаар энэ залуучуудыг зөвхөн суралцж байгаа хугацаанд ингээд урлаг уран сайхнаар ингээд явах биш. Цаашдаа одоо энийг тэр язгуур урлагийн аймаг
авч явж хөгжүүлэх тусалдгүй хөдөлмөрлж явах ийм шаардлага тавьж байгаа гэдэг манай залуучлагаас байна да. Кезэна Кокамри хавтхан доод мэтгэ зусчадаг жил болд юм. Коктекэн ортод толгойны сахуу галзан юм мөрнэнэ харкүкээр хурдлуулж ирчгээд цаан чин хасгийн данаашнаа гэж хэлчгээ гэрийн доотлын мэтгэ дотрогор му хашаа алтраа малядад алхам болов. Манай му аг самун гэрэнэ баруун багсан суусан болчихсон. Хөөне крин ярьс эдэрнэжсэн нийгнэ. Гэхдээ югдүү юм байдаг ч юм ди битэн байдаг ч гоо. Таг нагаас хов салдгүй тавхаагаас тоосон салдгүй юм чин. Юхчш юкрин баасан ч юм хэлчихэд хаарууд уу гинэ. Оо мэдхгүй хасгийн данэр найл гэх шиг болоош. Кизэнс нар ихэр бүртэ ихэр сүртэ. Хаяа багтахаар найрцаж хаз зарвагтахаар иддэг улсууд. Засаг төр төвхнээ жирэн хэдэн жил болж яхны юунд дайнаж болж чадах уу гэж айтл. Үнээр хүмнэ чимээнраар юм бичгэнэ. Гараа хэлэтлэм нэг хэлэхнэ орс гэвтэй нэг хэлэхнэ китэт гэвтэй. Баахан нүцгэн шалдын юмнууд мөрнө хоёр талд орсон ирж явхаарыг. Хуухааны мөсөн босох шиг болоод хурдингээр өнгөгөд оржоод. Тэгжээл баахан нүцгэн шалдын хөвд орж ирлээ. Эрийн байдлын чигдээ нэмэгтэй. Эмийн байдлын шалдан нүцгэн баахан хөвд орж ирлээ. Алгагасын өд сөмх хүрхгүй захта их кок төмөр ханкинсэн кок шалбар нүмнэ захаар хошхонгоны ацыг хийсээр ил гарсан. Такан толгой хэвтэн улаан өстэй сэвгэр манай инхэн нийлж өн каман бэби гинэ. Хоёр шанаанахаа усыг машаандуулаад толханаа ороод өөжнө залаа хэвтэ бичим ар залгаа босчихсон. Дутуу төрсөн төлгөн живо хэвтэ ковн залуугийн завсрын босч яваад шимэсэг өвөл хийгээд мэгэд орсон бүүр хэвтэ амнасыг көөсөн сахраад онгодын орсон бөк хэвтэ цамжээд гэвгэн тих юм юх чачсан хэвтэ үйлж унжиж ирэл гэгэн цагаан өдөр гэрэлтэй шарнаарнаар улаан нүстэй хүүхдэнд юмсайд ингээд иглэхаарий ичсэн хүм алгаж үнэн байжээ. Шанахта цагийн шаруулснаа онгорхоор кийжээж. Агт улаан цайнаас суулжсэн хэвтэ амссан чгөө. Алтан дэлхээс сикүүлжсэн хэвтэ суусан чгөө. Сахта нэрсэн тосгурта халуун нэрхэсэм шангаар хутгаа цутгажээд. Юкер садаг модон суудахтай өсөн дээгрэм шалдын сэвгэрүүд алхаа гараа явжод. Буу сэлэн магссан дайсан наашна уулгасан буруур хүмүдсэн көвд эргэтэж явсан тэр байж. Эд сэлэм далаас нь алуурчин наашна уулгасан чинь буруу хүмүдсэн көвд завхарч явсан тэр байжээ. Ир хаараа хэлээж өгнэ. Харкок тэнгэрм.
Thank you.